Соронзон болдог шүү. Сайн ажиллаж байгаа шүү наа. Гэхдээ нэг зүйл хэлэхэд дотор нь бас зүгээр нэг банкныхны хүсээд идэг ганц нэг юмнууд явж шүү. Тэрийг би бас тусгаал уулзаад нэг хэлье да. Микрофон дээрээ яах вэ? За зээлийн хүүг хэд одоо ингээд яг ингээд гатаа байгаа нөхцөл байдал чи өөрөө иргэдэд ирээсээ зээл олдохгүй байна л та. Одоо нөгөө банкус байгууллагынхаа нэг журмыг их чангатгцсан юм билээ шүү дээ тий. Тэр хөрөнгийнхөө 50% дээш өгж болохгүй энэ төр гээд. Одоо ингээд харж яхад бол банк санхүү байгууллагууд чинь ламбард энэ төр байгуулад байгаа юм шүү. Тэгээ хувь зээл гэдэг зүйл маш их хөгжсөн. Тэгэхээр бид нар одоо яг энэ үед зээлийн хүүг ингээд нэлээ ийм байдалтай болгочихлоор яг бизнес эрхлэж байгаа дөнгөж өсөж байгаа хүмүүст зээл бүр олдохгүй болчих болоо гэж би энэ талаас нь харж байгаа юм. Тэгээд би энэ 35 жилийн өмнө гэж батхад би өөрөө ер нь банкнаас бол бараг зээл авч чаддгүй байлаа шүү дээ. Яг нэг машина бариад нэг байшингаа өгөөд нэг зээл авдаг. Бусдын бол би дандаа одоо танил талаасаа мөнгө зээлдэг гэсэн. 35 жилийн өмнөхийг ярьж байгаа шүү. Өнөөдрийг биш. Тэгэхээр наадах зээлийн хүүгийн стратеги гэдэг чинь яг цаг үе олсон болоогүй болоо. Байнга орон дараад бас би хэлэхэд бол өнөөдөр ингээд ерөөсөө харж яхад бол банк зээл гаргахгүй. За одоо яасан мэдэхгүй одоо импортыг хязгаарлах нөгөө валютын нөөцийг багасгах гэдэг нэг иймэрхүү зүйлүүд чинь яг энэ цаг үе дээр наадах чинь би бол яг зах зээлтэйгээ яаж уялдах бол тоо гэж. За тэгээд зээл олдохгүй байгаа. Ер нь бол яг энэ жижиг дунд бизнес эрхлэгч нар чинь намайг нэг одоо юу гэдэг юм бэ? Зовлонгоос нэг хагас ухсан ч гэсэн уваалцчих болоо гэж боддог юм. Над руу юм а бичээд идэг юм л та. Тэгэхээр зээлийн хүүг хязгаарлана гэд ингээд нэлээд хатуу арга хэмжээ авчихлаар одоо яг бизнес эрхлэгч нарт зээл олдохгүй байх процесс чинь улам нэмэгдээд энэ сүүлийн үед энэ банкуудыг би харж яхад бол энэ яг зээлээсээ ашиг олд юм уу? Шал өөр зүйлээс л одоо хөөцөлтөл явчихдаг юм шүү. Тэгээ банк санхүүгийн байгууллага чангалтсан. Тэгэхээр одоо хувь зээл гэдэг юм уу шал өөр зүйл рүү иргэд чи ингээ яваад яг дөнгөж тулгуур байгаа хүмүүст чинь зээл олдохгүй байх нөхцөл байх вэ. За би бусдын бол дэмжиж чинь шүү. Соронзон болдог шүү нэ.